Цагаан сар төрийн ёсны их баяр байсан түүхээс. Монгол түмэн шинэ жил, шинэ сар, шинэ өдрийн үлзийг нийтрээ бэлэгшэн тэмдэглэхдээ өтгөс буурлуудаан өргөж хүндэтгэх, нялхсаан баясгах, 9 үеэс төрсөн ураг төрлөөрөө баярлдаг. Монгол түмэн сүүн цагаан сэтгэлийн ариуныг дээдлэж, цагаан хадаг дэлгэн зулгож, таван тансаг идээгэр дайлан, оюун санаа, зан заншил, соёлын баяр болгон тэмдэглэж байжээ. Юан улсын үед цагаан сар тэмдэглэж байсан түүхээс Марко Поло бичгтээ бүх хүн тус тусын суудалд залармагц хамгийн өндөр настан босч өндөр дуугаар мэхийн сүгдэж хүндэтгэх түн химээхэд бүгд сүгдэн их хаанд залбиран 4 удаа мөргөж ёслоно. Гоё сайхан чимсэн пайз сангийн бопер хоёрыг байрлуулсныг үзэж түүнд мөргөнө. Их хаанд бэлэг сэлтэй өргөн барина. Найрын хүндэтгэлийн ширээ засч бүгд өргөдөн суuna. Их хаан синтитэй залрахад түүний зүүн гарт хатнаас өөр хинч суусангүй. Зоогийн дараа элбэчин бүжигчин ирж цэнгүүлэн хөгжүүлнэ хэмээснээс үзвэл цагаан сарын баярыг төр ёсны хүндэтгэл болгон тэмдэглэдэг байжээ. Хубилай хаан дээд нийслэл шандууд Монгол цагаан сараа, доод Бээжинд хятад маягийн хаврын цагаан сар хийдэг байсан ажээ. Их Монгол улсыг байгуулсан он буюу 3 дугаар жарны өндөрлөх галварс жил Чингисийг хаан ширээнд залж ордны их багш Тататунга цагаан хашин дээр сийлсэн мөнх тэнгэрийн хүчүүн дүр Монгол улсын далай хааны зарлиг буулган эргэн бишир түгэ аюу туга гэсэн төрийн хас тамгыг өргөн барьж хөх Монгол улс хэмээгдэх улсын байгуулсан их ёслолыг дорн дахины уламжлалаар хуучин он улирч шин он заларсан баяртай хамтдахын ёсолсноор хаврын баяр болгосон түүхтэй. Чингис хаан цагаан сарын шинийн нэгний өглөө эртлэн босч биеэн ариутхан шинэ хувцас өмсөж тэнгэр газарт ёслож өвгдөд тайгаад өвлөн ээжтэй мөргөн золгох зэргээр өөрийн биеэр төрийн их ёслол хийдэг байжээ. Монголчууд манжийн үед шар зурхаа хэрэглэж байгаад 1911 онд тусгаар тогтнолоо тунхаглаж 8 дугаар богд Жавзан дамхутагт лүндэн буулгаж төгсвийн зурхааг хэрэглэх болжээ. Лүндэн ёсоор шинэлэх, цагаалах ёслолыг явуулах дүрмийг зохиож богд хаанаар батлуулан мөрдүүлжээ. 8 дугаар богд Жавзан дамхутагт Монгол улсын үндэсний тусгаар тогтнолыг дэлхийд дахин зарлаж тунхагласан 1911 оны 12 дугаар сарын 29-ний өдрөөс эхлэн өвлийг өнтөө давж шинэ оны хаврын ихэнх сараа угтах баяр болгон хуучин оноо битүүлгийн ёсоор шинэ оноо золголтын их ёслолоор тэмдэглэж эхэлснээс хойш 100-ыг өнгөрөөжээ. Ийхүү 13 дугаар зуунаас эхлэн цагаан сарын баярыг төрийн ёс ёслол ард нийтийн үндэсний хүндэтгэлийн баяр гэж нэрлэж иржээ. Чингис хаан төрийн их ёс ёслолын дэг жайгийг их засаг хууль цаазын дээж үчигтэй тодорхойлон агуулга зарчмыг гаргаж өгснийг бид үргэлжлүүлэн яваа билээ. Монгол түмэн цагаан сараар хэрэглэх хүнс хоол цагаан эдээгээ намар нь базааж торох гүзээ зэрэг тусгай савнд нөөцөлдөг. Цагаан сарын шүүсэнд хэрэглэх хонь үхрийг мал тарган үед буюу өвлийн ихэнх сард бэлтгэж хадгалдаг. Шүүсний хонь нас бий гүйцсэн эр хонь байх бөгөөд хонио муулж хуулалгүйгээр гэдэс дотрыг нь цэвэрлээд дотор нь хийж өрцсийг ойж битүү чингэлэг буюу мөс цасанд дарж хадгалдаг. Үхрийн махнаас цагаан сараар хэрэгэлдэг хормоотой өвчүү, хавирга, шаанд чүмөг, мах чигсэн хушног буюу гидснүүд мөн бусад махыг чанаж хэрэглэхээр зөв огтолж дээрхийн адил хадгалнаа. Монголчууд битүү хоолыг бууз, банш, хуушуур, аяган бууз гэх мэтээр олон төрлөөр бэлтгэж энэ бүхнээ хүндэтгэлийн зоо гэж нэрлэх бөгөөд жилийн 4 улирлдэж бас хэрэгэлдэг. Цагаан сарын баярт ирэх зочин ам бүлийн олон цөөнөөс хамаарч хэдэн зугаас ахуулаад 2-оос 3,000 банш буузыг хийж бэлтгэдэг байна. Буудсны чимгэлт нь 5-аас 6 янз байх бөгөөд хүндэтгэлд цэцгэн чимгэлттэй буузыг бэлтгэдэг. Нэг буудсанд 20-оос 25 г мах, 15 г гурил, нэг баншинд 10 г мах, 5 г гурил орох бөгөөд үүнээс ч том мөн жижигч бэлтгэж болдог. Цагаан сарын эдэний боов нь ул боов, самнай, хавсай,
дугуй гих мэт олон янз байна. Ул боовыг хийхдээ шар тустай усаар зуурж, жигд химнэлтэйгээр тус нь нухаж бэмбэхийн тусгай хിവэр хэвлэж шар тусанд чанж бэлтгэдэг. Шүүсэн бэлтгэж айл бүр цайгаа чанаж, боов, бууз, банш, цагаан тусыг хайлж, цагаалганыхаа будаа, айраг, сүүгэн гисгэж бэлтгэдэг. Бэлтгэлийн үед сэтгэл санаа тэнүүн, баяр хөөр хөгжилтэй байх бөгөөд үүнийгээ хуучин оноон үтэх, шинэ оноон өгтөх нэгэн бэлэг гэж үздэг байсан байна. Эртээр үеэс уламжлан ирсэн ёс хүндтгэлийн нэг бол Монгол түмний цагаан сар. Энэ цагаан сараар Монгол түмэн айл нэг бүр эдээ засдаг. Энэ эдээ нь бол түмнээ хүндтгсний нэг илрэл болдго юм аа. За эдээг боовор засан, санаа, хавсаа гэсэн 3 төрлийн боов үндэсээ яснууд янз байдаг баг. За бид өнөөдөр энэ санаа уул боовор засах гэж байна. За ингээд эдээ бол 3 үе, 5 үе, 7 үе, 9 үе байж болно. За энэ яагаад олон давхар үе байдаг хөхтэй зэрэг хүнийхэн насны өндөр настай хүн ачуур нь олон ач хүчин гарсан юм айл болохоор 9 давхар боов зас хүндэтгэл үзүүлэх ёстой. За залуучууд хүүхдтэй айл бол 5 давхар, хүүхдгүй айл бол 2 залуу хос бол 3 давхар боов засч болох юм. Төрийн хүндэтгэл бол 9 давхараас дээш одоо эдээ засдаг ёстой юм аа. За ингээд эдээ зас ёс журмаа үзүүлье. За ингээд тавг нь байна. За энэ тавгандаа ингээд дотор боовныхон дотор хоорцгоор ингээд тавганд дүүргэж чана. За ингээд эдээ бол зүүн талаас эхлээд нар зөв ингээд тойроод эдээгээ таснаа боовон тавина. За ингээд 5 юу зэрэгчээ бол одоо эдээ засах их боломжтой байдаг. Боовнуудыг бол ингээд заавал амын даруулж хөрвөл одоо суурьтай батбөх болдог. Аль болохоор боовыг энэ гажиггүй цэврүү өсөрсөн бол тэрийн дотор нь гажиг мөрөө дотор нь харуулаад тавьж болно. Ер нь бол цэврүүгүй ямар нэгэн гажиг буруугүй тийм боовоор эдээ хүндэтгэлийн эдэг засдаг. Ялангуяа төрийн хүндэтгэлийн боов бол онцгой анхаар засах хэрэгтэй юм. Яагаад гэвэл төрийн ёслолын эдээ бол өндөр дээд үзэл соёлтой байх үүднээс ингэж үздэг юм аа. Эдээ зассныхаа дараа бол дээр нь ээвэн тавина. Тэгээд голчин тавина. Голчин тос буюу боовоор урдаас хийсэн боов байж болно. Эсвэл цагаан тос, эсвэл шар тос байж болно. Тэр газрынхаа онцлогоос болно. За эдээ мөрөө хазгайгүй байх ёстой. За ингээд 5 үеэр ингээд засч байна. За энэ бол ач зээтэй өндөр настай хүмүүст. За ингээд 7 үе болох юм бол одоо тэр хүний гавьяа шагнал хүнд итгэлээс нь эрдмийн зэрэг цолоос нь эсвэл одоо том хүнд төрийн хүнд бол тэдний чинь олон давхар боов тавьснараа хүндэтгэл үзүүлж байгаа нэг илэрл юм аа. Эзэн Чингисийн 13 дугаар зууны үеэс Монголын төр төмөн 2 цагаан сарын баярыг тэмдэглэж ирсэн. За энэ баяраар бол бүтэн бүхэл шүүс тавьдаг. Ах トゥ төрөл өргөстөө хүндтгэж. Төрийнхөө дээд ноёд хаадаг хүндтгэж. За энэ ёслолоор бүтэн шүүс гэдэг нь болохоор зэрэг хоньны бүтэн бүхэл махыг чанаад хэвтэж байгаа байдлаар нь тавган дөр тавихыг бүтэл бүхэн шүүс гэж байгаа маа. За дараа нь их шүүс гэж байна. Энэ их шүүсэнд хоньны бүтэн мах орох боловч зөвхөн ууц, толгой, хавирга, дал дөрвөн өндөрөд орсны их шүүсэнд ордог юм аа. За түүний дараагаар энэ шүүснүүдээс бас тавих шүүснүүд гэж байна. За энэ дээр хамгийн эхлээд одоо дал дөрвөн өндөр дал сэр. За энэ дөрвөн өндөр хавирга. За энэ нэг шүүснэ. За энэ хавиргыг бол энэ бурууны талаар нь эзнэр харна. Далыг бол маян талаар нь тавина. Сэрийг бол энэ хар хүзүү талаар нь тавина. За ингээд энийг тавихтаа энэ бол шүүс. Их багтаа хамаагүй хүндтгэлийн хоол байгаа байхгүй. За энийг идэхдээ сэрнээс нь хийж идэнэ. Альва шүүсийг идэхдээ данан баруун талаас нь туу шогтолно. Ингээд дуу шогтолдог. Ингэж шогтолж өгнө. Өөрөө тэгж идэнэ. За шүүсэнд ордгоо тавигдгүй мах гэж байна. Би
энд үзүүлье. За юуны түрүүнд шүүсэнд Сөвөний богино хавраг байна. Энэ шүүсэн тавигдахгүй. Далны мөгөөрс байна. Энэ шүүсэн тавигдахгүй. Өвчүүний бүдэрхий байна. Энэ шүүсэн тавигдахгүй. За яагаад гэдэг учраас богино хавраг бол ер нь одоо хүндэтгэлийн хоолнд явагддаг байна. За далны хууданг бол ерөөсөө дээд ноёд хүндэтгэлийн хүн идэх ёсгүй хоол. За өвчүүний бүдэрхий нь болох зэрэг малын гişиг махнаас тусдаа мах гэж үздэг юм. Ингээд энэ гурвыг бол шүүсэн тавьдаг юм. За ингээд би эхлээд сэр 74 өндөр хаврагтай шүүсийг тавьж байна. За сая идэх аргыг хэлсэн. За дараагийн шүүс бол хүзүү, сэр, Сөвөний 3 хаврагны шүүс гэж байна. За энийг бол голдуу тамирчин хүн зөөр тавьдаг. За хүндэгтөө хүзүүнээс нь эхэлж өгдөг. Хүзүүнээс нь эхэлж огтход дөрөвний миний хэлсэн мөн одоо тууш огтлно. Ингэж ирэнд махыг дагуу хэрчиж огтолдог юм. За энэ шүүс бол голдуу тамирчин усууд тавьдаг шүүс байна. За их бүхлийг тавихдаа одоо бүхэл бүтэн хонь хэвтэж байгаа байдлаар тавина. Эхлээд хоньны толгой тал нь зочин руугаа харж байна. За түүний тулд эхлээд далны мах нь бол толгой талын ихэнд нь байна. Буйны мах нь бол уусны сүүлийн гисгт нь доор нь орсон байна. За эхлээд бид одоо шаан чимэг энэ бол уйны мах. За хоёр шаан чимэг байдаг. Хоёр шаан чимгийг бол хальсал тавьдаг. За ингэж хальсыг аваад ингээ 3 хүрч тавина. За ингээд энэ хой толд нь за урд толд нь одоо богтц юм байна. Сэр байна. Хүзүү байна. Ингээд энэ толгой тал бүгд наашаа харж байгаа. За тэгээд дал байна. Хоёр дал байна. За ингээд дараагийн хавиргууд орж ирнэ. Буран талаар нь тавина. Данан буран талаар тавьдаг шүү дээ. Ингэж. За одоо ингээд өвчүүгээ тавилаа. Өвчөө бол заавал ингэж хойхолгодож аристэ өвчөөд хойхол тавьсан байвал бүр их тохиомжтой хүндэтгэлтэй байдаг. Энэ үгтэр нуруутай холбогдох талын бурааг нь өвчүүтэй ингэж холбогдох талын нь бол хавирганы үзүүр гэнэ. Буран талын зочин руу харуулж ингэ тавилаа. За ууц маань. За ууцсан дээр толгоогоо тавина. Сонгон сармс өөх тусаар ингэ тослоод чимдсэн байна. За энийг ингэ зочин тал руугаа за энэ цагаан махаар нь ороогоод хоёр талаар нь сэмжээр нь толгойг нь өөр бүтээж тавьдаг. За ингээ үндсэндээ бол бүхэл шүүс их шүүс бүрэн хэмжээгээр энэ тавганд хонь хэвтэж байгаа маягаар ингээд байрлалаа. За хүнд шүүс огтлоход 3 янзын хэлдэг байдаг. Шүүс хүнд гэх юм бол энэ надад хүндтгэл үзүүлж ёсолж байна гэж толгойг яаж хүндэх вэ? Их махаа яаж хүндэх вэ гэдгээс нь ярина. Шүүс хаш ингэх юм бол за ерэн зүгээр хүндэтсэн бүхэл махандар шүүс одоо огтлоод эдээч зооглооч гэсэн үг. Ийм учраас аль баруун талаас нь зүүн талаас нь ээжлээд ингээд аваад зүсээд хамт ирсэн уусуудаа бэлэг гიშиг өгөөд тэгээ идэхийг бол шүүс хүндэх гин. За шүүс зооглох юм бол ерөөсө хүндэтсэн ямар ч махнаас нь аваад эдэж болохыг хэлж байгаа хэрэг. Аль ч махнаас энэ таллагдаад хашигдаад уус зэрэнхүүдээ эдэлсэн мах хөдсөн шүүс зооглох. За тэрийг бол аль ч махнаас ногтлоод эндээч шиг хаагаад идэж болно гэсэн үг. За ер нь бол айлд ингээд ирж байгаа зочин шүүсэнд хүрэхдээ аль ахмад настай хүнээрээ эхэлж хүргээд тэр нь дагаж ирсэн хүмүүстээ хишиг дараах маягаар огтолж өгвөл их тааламжтай байдаг, их хүндэтгэлтэй байдаг. Эдний дээд одоо хүндэтгэлийн дээд, төрийн ёслолын дээд одоо шүүс бүрэн хэмжээгээр бид тавилаа. Төрөн 2, 3 хэмжээгээр жижиг шүүс яа тавьж болохыг гэсэн. Энэ шүүсийг бол нас гавьяа шагнал, эрдмийн зэрэг цол, их хорив найр, их төрийн ёслолдоор ингэ тавина. Зүгээр жирэг залуучууд бол ийм бүхэл бүтэн шүүс тавиад байх шаардлагагүй. Төрөний хийснээр 74 өндөртэй юм уу, хүзүү сэрний юм уу ийм шүүсийг тавьж болох юм аа. За ингээ шүүсээ хүндэхэд бол өнөөдөр манай
гэрийн дотор бүтүүлэг хийж байна. Бүтүүлэг гэрийн эзэн тэр шүүсэн